Улаанбаатар хотын гэр хороолд амьдардаг иргэдийн хувьд агаарын бохирдлын асуудал тэдний өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлөө зогсохгүй, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх ноцтой асуудал байсаар ирсэн мэлээ. Агаарын бохирдлыг төвшний үндэсний хэмжүүр болох тоосон цэрийн концентрацийг жилийн дунджаар хэмжиж үзэхэд Монгол улсын агаарын чондын стандартаас 14 дахин, дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын стандартаас 35 дахин илүү давсан үзүүлэлттэй гарсан байна. Түүнчлэн Улаанбаатар хотын хэд хэдэн цэгүүддэх тоосон цэрийн хэмжээ дэлхийн өөр аль ч улс оронд байхгүй тийм өндөр хэмжээнд хүрч хүний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтөй нарийн тоосон цэрийн үзүүлэлтэнд хүрсэн аимшиг судалгаа гарсан байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол тэрийн ялангуяа гэр хорооллын орчин болвол ерөөсөө дэлхийд байхгүй юм бохирдолтой болчлоо гэж. Тийм ээ. Зөвхөн одоо хамгийн агаарын хувьд стандартын хувьд өндөр байдаг хятад орны хотуудтай харьцуулсан байлээ. Тэрнээс 4 дахин 5 дахин илүү байгаа юм. Тэгэхээр энэ эрүүл мэндийн нөлөөлөл сүүлийн хэдэн жил бол одоо энэ сүүлийн 10 гаруй жил бол энэ агаарын бохирдлоос өвчлөлийн тоо бол жил ирэх тутам нэмэгдээд энэ зарцуулах хөрөнгийн хэмжээг бас тодорхойлж гаргалаа шүү дээ. Тэгэхээр энэ цаашаа яаж үргэлжлэх юм гэхээр энэ 11 оноос агаарын бохирдлын хэмжээ яаж буурах юм бэ? Ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ агаарын бохирдол буураад эрүүл мэндэд одоо зарцуулах хөрөнгийн хэмжээ тодорхой хуваар буух хэрэгтэй байна. Тэгээ энийг судалгаа хийсэн. Тэгээ энэ суур судалгааг үндэслээд ерөөсөө цаашид нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэх үндэслэл болж байгаа. Тухайлах юм бол зуухны ажил байна, тийм ээ. Зуухыг эрчим хүчний хэмнэлтэд зуухыг нэвтрүүлэх ажил бол одоо гарцаагүй юм байна. За боловсруулсан хагас коксын төлшийг хэрэгжүүлэх ажил бол зайлшгүй юм байна, тийм ээ. Тэгээд цаашлуу цахилгаан хийн их усүрдийг ашиглах зайлшгүй юм байна. Тэгээд бүр хамгийн том арга хэмжээ бол дунд хугацааны, урт хугацааны гэж байгаа шүү дээ. За хамгийн том арга хэмжээ бол энэ барилгажуулах асуудал байж байгаа гэр хорооллыг шүү дээ. Түүнээс барилга нэмж барих биш гэр хорооллыг барилгажуулах асуудал бол хамгийн одоо том арга хэмжээний байна. Агаарын бохирдлоор жил 400-аас 20,000 зөвхөн нас бардаг бол эмнэлэг твтийн эмчтүүлэгчдийн тоо 4,000-аас 14,000 хооронд хэлбэлцдэг байна. Тоосон цэрийн ийх өндөр агуулмжид хүрсэн гол хүчин зүйлсэд гэр хорооллын зуух, салхинаас үүдэн босон тоос шороо, зам тээврийн хэрэгслээс ялгарах утаа уурын зүхнээ голлон нөлөөсөн байх юм а. Хорт утааг багасгах арга хэмжээг даруй авахгүй бол хэдхэн сая хүн амтаа нийслэл хот маань агаарын бохирдол гэх сүрлийн ирмэг дээр тулаад байгааг анхаарах цаг нь аль хэдийнэ болсныг холбогдох албаных нь анхаарах нь зүүн хэрэг үзье.